За, сайн байцгаана уу? Та бүхэндээ сур гараг маань иршээж буй баасан гарагийн гэгээ өдрийн мэндийг хүргэе. Астros Олон байна. За, баасан гарагийн маань одоо те иршээж байгаа гарагийн сур гараг учраас ээлтэй өнгөн, ягаан, ногоон, шаранг байна. Өнөөдрийн анхаарах ёстой жилтэнгүүд маань бич жилтэнгүүд байгаа шүү. За, бидний биеийн аль хэсгийн энерги нь нэлээд сул байгаа вэ гэхээр гуй хасын хэсэг байгаа. Тийм учраас өмөрөө энэ хэсгээсээ одоо цус гарахгүй тийм үү зүсгүй байхыг хичээх хэрэгтэй. За тэгээд цус гарахгүй зүсгүй гэснээс өнөөдөр ямар ч төрлийн одоо биеэсээ цус гаргадаг одоо мис заслын ажилбарт тунжиг болгоомжтой нухацтай хандах хэрэгтэй байгаа. Ерөнхийдөө бол гоо сайхны энерги одоо энэ нэлийн сул явагдаж байгаа байхгүй юу? Одоо тэнгэрийн зэрэг харах юм бол тэгээ сурж байгаа хүмүүс байх юм бол одоо ямар энерги байдгүй гэхээр одоо суур гариг маань буюу өнөөдрийн эзэн гариг маань сартайгаа одоо position буюу гарцтай гэдэг энэ энерги холбоос юм байгаа юм. Тэгэхээр гарч болшгүй учраас ярваа нэгэн байдлаар зүү, төөнөөр, мис ажилбар, гоо сайхны хаалгаа, гоо сайхны тариур гэдэг энэ бүх бидний гоо сайхантай холбоотой зүйл дээр маш бодолтой, ухаалаг, болгоомжтой хандаарай. Тэгээд одоо тэгээд цагтаа хэмжээ яах вэ гэжтэй тийм ээ цөмөрөө яах вэ? Дархлаагаа сайн дэмжин тийм үү? Мэддэг чаддаг таринаа сайхан уншин, өөртөө сайхан ерөн тэгжээж одоо гаднаас ирж байгаа одоо тийм энэ гарцтай энергийг зөөлрүүлээд одоо өөрийнхөө энергийг хүчжүүлж бэхжүүлнэ гэсэн. Тэгээ боломж байгаа бол гой заслаа ээлгээд орох хэрэгтэй. Тэгэхгүй зөв зүгээр яваад орчих юм бол шууд араас нь дархлаагаа дэмжээрэй л гэж зөвлөмөр байна. За тэгээд одоо сайхан өнөөдрийн энергийн одоо сайхан тал нь гэх юм бол тийм үү цөмөр өөрийгөө одоо шинэ өнцгөөс харах боломжтой хайр харилцаанаас илүү одоо тий одоо хайр харилцаандаа одоо цөмөр илүү их эргчлөө юм уу илэн далангуй байдлыг аваад ирж магадгүй хүмүүсийн ингээд хүлээлтээс илүү өөрийнхөө үнэн одоо мэдрэмжийг цөмөр ойлгох юм боломж биднэрт бас төрж магадгүй биднэрт бүтээл санаа одоо төрөх тийм үү өөрийгөө өвөрмөцөөр одоо илэрхийлэх юм бас юм хүсэл нэмэгдэх боломжтой. Гэхдээ бас өөр ямар айхтар мэдээлэл байна уу гэхээр одоо өнөөдрийн энерги маань айгүй сонирхолтой байгаа юм. Өчтөр хэдэ ингээд бид нар тийм үү ихрийн ордод ингээд ангар гараг болон тэнгэрийн ван гарагууд маань ороод ирж суучсан мөр үг хэлээ айгүй болгоомжтой байгаарэ гэдэг байгаа штэ. Тэгэд яг үүн дээрээс дахиж хавсраад заяа цөмөрөө бид нар ингээд хин нэгний анхаарлыг хүлээн зөвшөөрлөлтийг хүсэх мөртлөө дотроо ингээд тэднээс ингээд зай бариад байх мэдрэмж төрж магадгүй. Тэгээд хоёрдугаар гэх юм бол бид нар ингээд сэтгэл хөдлөл болон бидний зан ба ардам зан ингээд хоорондоо өөр хоорондоос мөргөлдөж бас магадгүй. Үл ойлголцлоод үүнээс ч юм бол амархан үүсчдэг байхгүй юу? Тэгэхээр одоо хэл үгээл бодох хэрэгтэй гэсэн. Чи намайг ойлгохгүй байна ч гэдэг юм уу та намайг ойлгохгүй байна гэдэг одоо мэдрэмжээсээ болоод бид нар ойр дотныхоо хин нэгэн үнтэй харилцаагаа таслах, харилцааны хандлах, холдох тийм үү ийм нэг таагүй байдлууд үүсэх бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр цөмөр яах вэ гэхээр энэ энерги мэдээлэл чинь ингээд төр зурх учраас цөмөрөө төр зургийн гомдлоос болоод өөртөөхөө үн цэнтэй харилцааг битгий эрсдэл оруулаарай гэж зөвлөмөр байна. Шалтгаан нь энэ энерги холбоос чинь биднийг бити тэгэрээ энэ чинь төр зурх шүү гэж хэлээд байгаа байхгүй юу. За тэгээд өнөөдрийн энерги мэдээлэл ийм байлаа манайхаа. Тэгээд бүгдээрээ ухамсартай амьдарцгаая. Тэгээд бүгдээр нь амжилт хүсье. Астра Солан байлаа. Баярлалаа. Баяртай.